Алис Гог хятад эмэгтэй Филиппин улсын иргэн мэт амьдран бүр улс төрд орж Бамбам гэх хотын дарга болсон үйл явдал болсон байна. Филиппиний цагдаагийн байгууллагаас 800 гаруй хятад улсын иргэн Бамбам хотод хууль бусаар цахим мөрөөдө тоглоом спорт бооцоо тааврын төвүүд ажиллуулж буйг илрүүлжээ. Тус цахим мөрөөдө тоглоомын компаниуд нь хотын дарга Алис Го болон түүний гэр бүлийн гишүүдийн нэрээр бүртгэлтэй байсан байна. Ийхүү түүнийг шалгах явцад Филиппиний тагнуулын байгууллагаас Алис Го хятадын нөлөөллийн тагнуул гэдгийг тогтоожээ. Нөлөөллийн тагнуул нь багаасаа бэлтгэгдэн аливаа улсын иргэншилтэй болж тухайн улсынхаа улс төрд орон бүгд найрамдах хятад улсад ашигтай шийдвэрүүд гаргадаг аж. Алис Гогийн гэр бүл анх Филиппин улсад хөрөнгө оруулалтын визээр орж ирсэн бөгөөд тэрээр 17 настайд Филиппин улсын төрсний гэрчлэгээ авсан байна. Түүний жинхэнэ нэрийг Го Хуапин гэдэг ба түүний аав нь ч мөн адил хууль бусаар Филиппиний иргэний үнэмлэхтэй болсон байсан байна. Алис Гогийн сонгуулийн ажлыг Хятадын төрийн аюулгүй байдлын байгууллагаас санхүүжүүлж сонгуульд нөлөөлсөн ч мөн тогтогджээ. Ийхүү түүний 6.3 сая долларын хөрөнгийг хураан авч бүх насаар нь хорих ял оносон байна.